Сайн байцгаана уу? Шинэ дугаартай тавтай морил. 1990-ад оны дуу хөгжмийн бэлэг тэмдэг болсон Nirvana хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Kurt Cobain-ийн хар багасаа сэтгэл зүйн асуудалтай тэмцэж гүн гүнзгий уран бүтээл туурвдаг байсан тэрээр 1994 оны 4-р сарын 5-нд гэрийнхээ гэрийн хаусд нас барсан байдалтай олдсон юм а. Kurt Cobain бол Америкийн нэгдсэн улсын Вашингтоны Абердин хотод 1967 оны 2-р сарын 20-нд төрсөн. Cobain-ийн гэр бүлд дуучин, жүжигчин, гитарчин, уран зураач гээд хэд хэдэн урлагийн хүмүүс байжээ. Kurt Cobain багасаа хөгжим сонирхдог байсан бөгөөд 2 настайгаасаа дуулж эхэлсэн байдаг. 4 настайдаа төгөлдөр хуур тоглож парк руу зугаалахаар явсан талаараа дууны шүлэг хүртэл бичиж байжээ. Түүнийг 9 настай байхад эцэг эх нь салж аав нь түүнд дахиж хүнтэй гэрлэхгүй гэж хэлсэн ч удалгүй дахин гэрлэлж тэрээр аавтайгаа түүний шинэ эхнэр Westy болон 2 хүүхэдтэй нь хамт шинэ байшинд нүү оржээ. Эхэндээ хойд ээж нь түүнд сайн хандаж байсан ч 1979 оны 1 сард тэд хүү төрүүлснээр байдал өөрчлөгдсөн. Kurt Cobain-ийн ээж нь хүчирхийлэгч эртээ үерхэж эхэлсэн бөгөөд ээжийг нь зодохыг нүдэрээ харж түүнээс болоод зан ааш нь нэвдэрч сургууль дээрээ хүүхэд дэрлэгдэг болж аав нь түүнийг сэтгэл зүйн эмчилгээнд хүртэл явуулж байж. Өсвөр насндаа Kurt Cobain Христэд итгэгч болж сүмд тогтмол явдаг байсан ч удалгүй шашнаасаа татгалзаж Бурхны эсрэг гих үзлээр бүх зүйлийг хийх болов. Аав нь түүнийг сургуулийнх нь бүх болон бейсболын багт элсүүлсэн ч албаар аавынхаа дургу хүргэх гэж багийнхаа дасгалжуулагчаа үл тоож тоглолтын дээр албаар хожигдож сургуулийнхаа ижил хүйстэн залуутай найзалж өөрийг нь ч гэсэн хүмүүс ижил хүйстэн гэж түүнийг гадуурхаж байв. Тэрээр 1992 онд энэ талаараа ярилцлага өгсөн бөгөөд хүмүүс дургүй учраас ижил хүйстэнтэй нөхөрлөж эхэлснээр хүмүүс ч түүнийг ижил хүйстэн гэж бодон түүнээс зайгаа барьж байсан ба нэг ёсондоо түүнийг ганцаарангийн тайван орхисон гэжээ. Найз нь ч түүнийг үнсэх гэж оролдсноор тэр түүнд өөрийгөө ижил хүйстэн биш гэдгээ хэлж харилцаагаа дуусгажээ. Урлаг электроникийн хичээлээрээ дамжуулан Kurt Melvins хамтлагийн дуучин, гитарчин Buzz Osborne-той танилцаж түүний найз болж панк рок, хардкор хөгжимтэй танилцав. 1983 онд түүний оролцсон анхны тоглолт нь Osborne-ийн ажилтдаг Thriftway супермаркетын гадаа тоглосон Melvins-ийн тоглолт байсан бөгөөд Kurt Cobain ярилцлагандаа Melvins-ийн өөрт нь үзүүлсэн нөлөөлөл туршлагыг онцлон хэлж байж. Kurt ахлах сургуулаа төгсөхөөсөө 2-7 хоногийн өмнө хангалттай кредитгүй гэдгээ мэдээд сургуулаа орхисон. Ээж нь түүнд ажил олж хий эсвэл гэрээс нь яв гэдэг 2 сонголт өгч 7 хоногийн дараа түүний хувцас эд зүйлийг нь хайрцагт хийсэн байхыг нь олж харжээ. Ингээд хөөгдөж байгаагаа мэдсэн тэрээр найзуудтайгаа үлдэж хаяа ээжийнхээ гэрийн хонгол руу сэмхэн ордог байж. Заримдаа Kurt гүүрэн дор хоноглох болж энэ үедээ Something in the Way дуугаа бичжээ. 1986 оны сүүлээр Kurt орон сууцанд орж нэгэн амралтын газар ажиллан түрээсээ төлөх болов. Энэ хугацаанд тэрээр Вашингтоны Олимпиа руу рок тоглолт үзэхээр ойр ойрхон очдог байв. Олимпиа руу айлчлах үеэрээ Kurt Tracy гих бүсгүйтэй харилцаа тогтоосон ч санхүүгийн асуудал аялан тоглолтын үеэр Kurt-ийн эзгүй байсан гих мэт асуудлаас болж харилцаа нь мууджээ. Бүсгүй цайны газар ажиллаж ихэвчлэн хоол хулгайлан өөрсдийгөө болгодог байв. Kurt ихэнх цагаа орой болтол унтаж, зурагт үзэж, урлагийн төслүүдэд л анхаарлаа хандуулдаг байв. Tracy түүнийг ажилд орохыг шаардсан нь маргаан үүсгэж, Nirvana-гийн анхны цомог болох Bleach дээр гарсан About a Girl дуу бичигт нь нөлөөлжээ. Kurt Cobain-ыг нас барснаас нь олон жилийн дараа Tracy About a Girl дууг өөрөөс нь салсныхаа дараа бичсэнийг мэдсэн. Kurt Cobain-ыг 14 насныхан төрсөн өдрөөр нь нагц ах нь түүнд 2 сонголт өгсөн нь дугуй эсвэл гитар хөгжим байжээ. Мэдээж тэр гитарыг сонгосон бөгөөд зүүн гараараа хөгжмөө тоглож, баруун гараараа бичдэг байж.
Ахлах сургуульд байхдаа тэрээр хөгжим тоглож чадах хэн нэгэнтэй ховорхон таардаг байв. Удалгүй панк рок урсгалыг шүтэн бишрэгч Крис Новоселичтэй танилцжээ. Крисийн ээж нь гоо сайхны салон ажилладаг байсан бөгөөд тэд хаяа салгааныхан дээд давхарт хөгжим тоглож бэлтгэл хийдэг байж. Хэдэн жилийн дараа Курт Крисийг өөртөө хамтлаг байгуулахыг ятгах хэдэн сарын дараа тэр зөвшөөрч Нирванагийн эхлэлийг тавьсан юм а. 1989 онд Nirvana хамтлаг Sub Pop Records-д бэлгийж цомгоо бичүүлсэн. Энэ үедээ тэд Chad Channing-тай хамтран ажиллаж байсан ч Chad-ийн хэв маяг Kurt таалагдаагүй тул түүний оронд Dave Grohl-ыг хамтлагтаа авсан. Dave Grohl хамтлагт 1991 онд Nevermind нэртэй анхны дебютээ бичихэд тусалсан. Nevermind-ийн гол сингл болох Smells Like Teen Spirit дуугаараа маш хурдан шуугиан тарьж альтернатив рокийн дээд жанрыг тэргүүлсэн. 1991 оны 5 сард Лос Анжелест болсон тоглолтод Kurt Courtney Loveтай танилцжээ. Courtney Love бол Америкийн дуучин, гитарчин, ая зохиогч, жүжигчин. Тэрээр 1989 онд үүсгэн байгуулагдсан альтернатив рок хамтлаг Hole-ийн гоцлол дуучин, гитарчин юм. 1991 оны сүүлээр тэр хоёр хар тамхи хэрэглэн байнга хамт байж дотносох болж. 1992 оны 2 дугаар сарын 24-нд Nirvana-гийн Pacific Rim аялан тоглолт дуусснаас хэдхэн хоногийн дараа Kurt Cobain, Courtney Love нар Hawaii-ийн Waikiki далайн эрэг дээр гэрэлжээ. 1992 оны 8 дугаар сарын 18-нд хосуудын охин Frances Bean Cobain мэндэлсэн бөгөөд тус оныхон Vanity Fair сэтгүүлд Courtney Love ярьслага өгөхөөрөө жирэмсэн гэдгээ мэдхээс өмнө Kurtтай хамт хар тамхи хэрэглэсэн талаараа хэлсний дараа Лос Анжелесийн хүүхд хамгааллын хилцсээс хосуудын гэрд очиж дараа нь тэдний хар тамхины зохисгүй хэрэглээ хүүхдэд аюултай гэж үзэн тэднийг шүүхэд өгчээ. 1994 оны 3 дугаар сарын 1-нд Германы Мюнхен хотын Эйнс терминал дээр аялан тоглолтоо зогсоосны дараа Kurt Cobain бронхит хүн төлбөрийн ларингит гэсэн онцлогтойгоор эмчлүүлэхээр эхнэр Courtney Love-ийн хамт Ром руу ниссэн. Ромд очсны маргааш өглөө нь Courtney-г сэрэхэд Kurt оргилуун дарс болон нойрны эм хольж хэтрүүлэн хэрэглэсэн болохыг олж яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд Kurt Cobain бүтэн өдрийн турш ухаангүй байжээ. Энэ нь түүний амиа хорлох анхны оролдлого байсан гэж Courtney Love хожим нь хэлсэн. 1994 оны 3 сарын 18-нд Courtney Сиэтлийн цагдаа руу уттаж Kurt Cobain-ыг амиа хорлох гэж байна. Буутаа өрөөгөө түгтсэн гэж мэдэгджээ. Цагдаа нар ирж Kurt-оос хэд хэдэн буу нэг лонх эм хураан авсан бөгөөд тэрээр амиа хорлох бодолгүй Courtney-гоос нуугдах гэж өрөөгөө түгтсэн гэж хэлсэн. Kurt хоргоожуулах хөтөлбөрт хамрагдахаар 1994 оны 3 дугаар сарын 30-нд Лос Анжелес руу явсан. Тэр өдөр Kurt дотны найз Жиланаас буу хадалдаж авахыг хүссэн бөгөөд энэ зэвсэг нь Kurt Cobain-ий нас барсан газраас олдсон зэвсэг юм. 1994 оны 4 сарын 1-ний орой эмчилгээ хийлгэж байсан газраасаа зугтаж Сиэтл рүү нисжээ. Нислэгийн үеэр Kurt Guns N' Roses-ийн Duff McKagan-ий хажууд сууж. Kurt хэдийгээр Guns N' Roses-тэй дайсагналцаж байсан ч тэр Duff McKagan-ыг харсандаа баяртай байгаа юм шиг харагдаж байсан. Duff McKagan хожим дурсахдаа ямар нэгэн зүйл буруу байгааг зүн совингоороо мэдэрч байсан гэжээ. Kurt-ийн гэр бүл найз нөхөд түүний хаана байгааг мэдэхгүй байсан. 4 сарын 8-ны өдөр Kurt Cobain-ий цогцыг хамгаалтын систем суйрлуулахаар ирсэн цахилгаанчин түүний Lake Washington дахь гэрийн хаус хэсэг буюу гэрийнх нь арын хашаанд байрладаг шилэн дээвэртэй амралтын болон ажлын зориулалттай өрөөнөөс нь олжээ. Үүдэнд нь Remington M11 буу героины тариур гэрээсэл байсан гэж цагдаа нар мэдгдсэн. Задлан шинжилгээгээр түүнийг 4 сарын 5-нд нас барсан байна гэж дүгнсэн бөгөөд биед хийсэн шинжилгээгээр героины хэмжээ түүний аминд хүрэхээс өндөр тунтай байж. Ингээд цагдаа нар түүнийг амиа хорлсон гэж дүгнэн хэргийг хаасан байсан ч 2014 онд энэ хэрэг дахин сөхөгдөж шинэ баримтууд ил болсон. Буугаар буудсны дараа яаж тэр тариур гэрээслээ байршуулв? Хурууныхээ олдоогүй буун дээрч тариур дээрч хамгийн сонирхолтой нь гэрээслэлийн бичгийн хэв маяг нь Kurt Cobain-ийнхтай 100% огтхонч таараагүй.
Грийн хаус доторх зураг дээр гэрээслэл нь цонхны цаана цаасны хавчаараар хавчуулсан, харин хажууд нь нэгч бичгийн хэрэгсэл харагддаггүй. Гэр бүлийн найзуудынх нь хэлснээр Курт сүүлийн өдрүүдэд амиа хорлохоор төлөвлөж байсан ямар ч шинж тэмдэггүй байжээ. Кортни Лов ч мөн адил тухайн үед харт амих хэрэглэж байсан ба Куртийг ор сургаггүй алга болсон гэж 3 өөр нэр ашиглан цагдаад мэдгдсэн байна. Түүний үхлийн хамгийн с ижигтэй хэсэг бол мөрдөгч Том Грантийн эл болгосон баримтууд. Том бол хувийн мөрдөгч бөгөөд 1994 оны 4 сарын 3-нд Куртийг алга болсны дараа Кортни Лов түүнийг хүсэлжээ. Том Грант тухайн үед Кортнигийн байр байдлыг с ижигтэй гэж үзэн бүх яриа болон уулзалтуудаа нууцаар бичиж эхэлсэн байдаг. Кортни харамссан биш харин тайван хяналттай байсан, түүний гэртээ эргэж ирэхгүй байхыг хүссэн мэт байжээ. Тэр ч бүхэл Куртийг ор сургаггүй болсныг мэдэгдэхдээ хуурамч нэр ашиглан цагдаад хандсан нь анхаарал татсан. Том Грант Курт Кобейний гэрт очиж үзэхдээ гэрээслэлийг олсон байршил, бичгийн хэв, түүнтэй зэрэгдэх нотлохоо бүрийг баримтжуулсан. Үүний дараа Том Грант бүх баримтаа нэгтгэж Soaked Bleach хэмээх баримтат кинонд буулгажээ. Түүнд Курт Кобейний үхэл бол төлөвлөсөн зүйл байж болохыг нотлох хэд хэдэн аудио бичлэг, гэрчийн мэдүүлэг, handwriting экспертийн дүгнэлтүүд орсон. Уг кино гарах үед Кортни Лов хуульч нараар дамжуулан гаргахыг хориглохыг оролдсон ч бүтээгүй. Кортни Лов өнөө хүртэл хэрэгт холбогдолгүй гэж мэдгдсээр байгаа ч Кобейний гэр бүл, найз нөхөд, олон нийт одоо ч эргэлзээр байгаа. Курт Кобейнийг санамсаргүй алалгын хохирогч байж магадгүй гэж үздэг. Энэ хүртэл сонссон та бүхэнд маш их баярлалаа. Таны хувьд энэ хэрэг алалга уу, амиа хорлолт уу? Сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа.